урдын цагт царс мургас хоёр зэрэгцээд ургадаг байжээ. Тэгтэл нэг өдөр царс бургасанд ингэж хэлж байв. Чавас та бургас минь. Чи аан гэж бай. Бурханд гомддог чинь чиний түмэн зөвлөлтөө. Борош хүртэл чамд ачаа. Босгоо шороо хүртэл чамд дараа. Айсийн салхи хөдөлгөөр алдхан би чинь нахилцах юм. Алдхан би чинь нахилцахаар андан чамайга өрөвдөх юм. Тэгэхэд чи намайг харж байгаа биз? Тэнгэр хурмас тайгаа мөр зэрэгцэд сүндэрхээд алтан нарны өдөөс мөчрөөс сарвалцууж аадрын ус аливаа шуурах тавьдал цайг ана ман ноцолдож ажтаж зодолдоод хайда нэг байгаа бидтэй аавын хөшгөл явж байгаа бидтэй агарын урсгал бүхэн чам шиг муу амтнд бол шуурга аюудын шуурга бүхэн надад бол зүгээр сали. Сайн байцгаана уу? Соёл урлагийн их сургуулийн театрын урлагийн сургуульд ур чадварын шалгалт өгөхөөр бэлдэж байгаа элсэгчдэд зориулж энэ мэдээллийг хүргэж байна. За жүжиглэх урлаг, найруулах урлаг хөтөлбөрөөр соёл урлагийн их сургууль 2026-аас 27 оны хичээлийн жилд ур чадварын шалгалтыг 6 сарын 29-30-нд 1-р шатыг 2-р шатны шалгаруулалтыг 7 сарын 1-2-ны өдрүүдэд авахаар ингээд төлөвлөж байна. За манай мэрэгжил ур чадварын шалгалт авдаг онцлогтой 2 шатны ур чадварын шалгалт авдаг. За жүжиглэх урлаг, найруулах урлаг хөтөлбөрөөр суралцагчдаа зориулж ийм гарын авалгыг бол цуврал 4 гарын авалга байдаг. За энэ гарын авалга нэг дээр бол энэ ур чадварын шалгалтанд зориулагдсан бүх үзүүлэлтүүдийг тодорхой тайлбарлаж энэ нь таны ур чадварын ямар шалгуур болох тухай бичсэн ийм гарын авлага байгаа. За энэ маань шүлэг унших вэ? Өгүүлэг ярих вэ? Ягт үлгэр хэлэх вэ гэсэн ийм 4 цуврал гарын авлагыг та бүхэн соёл урлагийн их сургуулийн театрын урлагийн сургууль дээрээс ирээд худалдан аваад энэ ур чадварын шалгалтанд бэлтгэж болно. За ягт үлгэр жишээлбэл ягт үлгэр гэж юу вэ? Ягт үлгэрийн сэдвээр миний ямар ур чадварыг одоо шалгах юм бэ гэж та бодож хийж болно. Тэгвэл ягт үлгэр гэдэг маань болвол сургуулийн зорилготой бяцхан өгүүлэмжийг одоо ягт үлгэр гэдэг. За энэ ягт үлгэр нь болвол шүлгэлсэн болон үргэлжилсэн үгийн хэлбэрээр бичигдсэн байдаг. Та энэ ягт үлгэрийн сэдвийг сонгохдоо юуг анхаарах ёстой юм бэ гэхээр нэгдүгээрт бол зохиолоо аль болох эртнээс сонгож авах хэрэгтэй. Энэ нь та тэр зохиолыг ойлгох, дөрүүдийн зан чанар мөн төрх байдлыг судлаж өөрийн болгоход чинь бол одоо хангалттай цаг хугацаа байвал илүү тохиромжтой байдаг. Мөн ягт үлгэрийг сонгохдоо 2 болон тэрнээс дээш дүртэй үлгэрийг сонгохыг зөвлөж байна. Мөн үйл явдал болон дөрүүд нь таны амьдралд ойрхон мэдлэгт одоо мэддэг амьдралын үйл явдал үзэж харсан зүйлүүд байх юм бол ярихад илүү төхөмтэй байдаг. Газар дэлхий битгий цөмрөөс гидрийг битгий унаас газар л битгий цөмрөөс гисэр мэлхийг дуулцаатал авраг хотгийнхан дэргэд айлчин тагтаа ирж гинэ. Агай чинэл чи аль газраас ирээ авраг том надаас айхгүй байна уу? Таны би лагшин тайван амгалан байна уу? Инхийн өргөн далайгаас энд би ирлээ. Инхийн өргөн долоо. Тэр инхийн өргөн долоо чинь энэ миний хотгийн 4-ний 1-д нь дөнгөд хурж чадах уу? Энэ хотгоо та чинь юу ярих вэ? Тэгвэл 2-ний 1-д хурж юм аа. Далай үзээгүй амтан бас байдаг юм баг та.
Хүрнэ. Хүрэлгүй яах вэ? Тэгвэл энэ миний худагтай энэ тэнцэж чадна гэсэн үг үү? Би танд хэлээд байна шүү дээ. Энхийн өргөн далайг энэ худагтайгаар зүйрлэхгүй. Иргэх орчлон дэлхийд энхийн өргөн далайгаас том зүйл байхгүй билээ. Гэж тагта үнэнийг хэлж гинэ. Шүлхий мэлхий хорсож шүдгүй амаа ангаалгаад шалхутлаа. Гэж шалхаад чичирч ууралсан юм гэдгээ. Зохиолыг бэлдэхдээ болвол юуг анхаарах вэ гэхээр зохиолын сургамжит санааг юусаа алдагдуулахгүй байх учиртай. Зохиолын сургамжит санаа болвол тэр хоёр амьтны хооронд болоод байгаа үйл явдал зам төрхийг хажуугаас нь харж байгаа өгүүлэгчийн өгүүлэмжээр илэрдэг учраас энийг болвол анхаарч энэ ёгт далд санааг алдагдуулахгүй байхад одоо зорих хэрэгтэй. За зохиолыг маш сайн ойлгож өөрийн болгох ёстой. Зохиол дээр гарч байгаа үйл явдал, амьдрал, аж ахуй байдал, дөрүүдийн зан аран шинг, хүний зан аран шинтэй адилтхан жишиж ойлгож илэрхийлэхийг зорих хэрэгтэй. За мөн дөрүүдийн онцлог шинжийг олж тэрнийг болвол хөдөлгөөнөөр нь илэрхийлэхийг бол зориорой. Та өөрөө өгүүлэгч гэдгээ бол хизээч одоо мартаж болохгүй. За мөн зохиолыг уншихад чинь энэ ёгт үлгэрийн сэдвийг уншихад зориулж болвол бичгийн хэлээр бичигдсэн байдаг бол та ярьж хүргэх гэж байгаа учраас энэ бичгийн хэлнээс ярианы хэл рүү хөрвүүлэгддэг одоо тухайлах юм бол үүнийг түүний тэгв ингэв гэсэн вэ төгсгөлүүдийг мөн үүний түүний гэсэн төлөөний үгнүүдийг одоо энийг тэрнийг гэх мэтчлэн ярихад дэвтэй болгож засах хэрэгтэй. За энэ ёгт үлгэр сэдвэр ямар ур чадварыг одоо чамаас шалгаж байгаа юм бэ гэхээр альва зүйлийг, альва зохиол бүтээлийг төсөөлөн ойлгох, мэдрэх, бүтээлийн ёгт даал дутхыг ойлгож илэрхийлэх, мөн дуу хоолойны болон биеийн уян хатган байдлыг дөрүүдийн онцлог, ааш зангийн өвөрмөц байдлыг хэрхэн одоо үйл хөдлөлөөрөө болон дуу хоолойгоороо илэрхийлж байгаа, ойлгож, дамжуулж байгаа чадварыг чинь үнэлэх юм аа. Өөрийгөө доочин гэж өмхий хүрэн зарлаж гарлаа. Өнөөдрийн энэ уралдаанд би оролцсон гэж өргөн олны сонорт хүрчихжээ. Тэмцээний өмнө яриа өгөхдөө тэргүүн байрын би аавна. Тэнгэрлэг хаалаатай над шиг дуучин тийм чамархан төрдөггүй юм гэж хэлжээ. Өнгийн гэрэлтэй өндөр тайзан дээр өмхий хүрэн ихэмсгээр морилоод энэ л цагийн уянгын дууг өөрийнхөө чадлаар ойрлож гарчээ. Ёгт үлгэр сэдвийн үзүүлэлтүүдийн талаарх бүх мэдээллийг энэ гарын авлагт багтаасан байгаа. Та бүхэн энэ гарын авлага дээрээс болон бусад энэ гарын авлагт бичсэн бүтээлүүдээс зохиолуудыг сонгож ажиллах бүрэн боломжтой. Ингээд театрын урлагийн сургууль найруулах, жүжиглэх урлаг мэргэжлэр элсхийг хүсэгчдэд бүгдэнд нь амжилт хүсье.